За дипломыг бол зарим хүмүүс зүгээр нэг цаасан шүү дээ. Тэгээ миний амьдралын хэрэг болоогүй шүү дээ чи гэдэг юм уу олон янзаар ярьж болно л доо. Би жишээлбэл одоо нөгөө диплом аваагүй чи яахгүй. Би бол яг төгсийнхөө өмнө ирсэн. Тэгээ одоо би эргээд харахаар хэрвээ би дипломгүй байгаад надад одоо энэ боломжууд олдоогүй бол би үдэд барыг ажилтгүй гэж бас одоо нөгөө боломжтой байхгүй. Энэ чи айгүй том эрсдэлтэй. Хэрвээ би дипломтой байсан бол бас ингээд те орж байгаа ажлууд маань өртлөө өөр байх, хүмүүсийн хандлага өртлөө өөр байх. Нэгсэндээ тэр нөгөө диплом гэдэг тэр цаас чинь зүгээр нэг цаас бас биш л дээ. Чиний нөгөө 4 жил сурсан, олж авсан мэдлэг боловсроо чи өгж байгаа нөгөө баталгаа байхгүй юу ер нь. Тэгээ хүмүүс айгүй одоо энбигийн тамирчид ч гэсэн ялгаа байхгүй. Ихэнх нь 10 жилээс энбэ рүү орсон. Эсвэл их сургууль нэгээс 2 жил тоглож байгаад энбэ рүү ороод тоглолцсон. Тэгээ маш их мөнгө хийж байгаа. Дараа нь энбигийн карьер дуусхлаа мэрэгжлгүй болсон байдаг ч юм уу. Тэнгүү тэр хүмүүсийн ихэнх нь одоо юу гэдгийг ухаантай хүмүүс нь бол те эргээд тэр үлдсэн нөгөө хэдэн жилүүдээ бас орой ангиар ч юм уу те амралтын өдрүүдийн ангиар дахиж сураад тэр мэрэгчлэрээ бас дахид диплом авж байгаа тохиолдол маш их байдаг л та. Тэгэхээр тухайн үедээ хүн бол юу гэж бодож болно. Тэгээ тэрнээсээ хойш дахиад 10 жилийн дараа ч юм уу харамсалтай тохиолдол гарна л та. Тийм учраас би бол ямар ч үсэн одоо юу гэдэг нөгөө 4 жил за эсвэл нөгөө 6 жил те их сургууль сурсан бол тэрийг нөгөө төгсөөд диплом авсан тухайн хүний хойч амьдралд нь бол яхахгүй хэрэг болдог зүйл. Тийм учраас диплом бол зүгээр нэг цаас биш ээ. Энэ бол тухайн хүний одоо нөгөө боловсруулалтаа эзэмшсэний албан ёсны баталгаанд болж өгдөг. Дараа нь ч гэсэн тэр маш их зүйлээр хэрэг болдог. Тэгэхээр одоо нэг диплом аваад хэрэггүй ч гэдэг юм уу бид нар онлайнаар сураад янз бүрийн мөнгө олох боломж гарч ийн ч гэдэг юм их олон янзын хандлагууд гарч байгаа. Ялангуяа одоо технологи хөгжсөн үеийн үед бол тэгтээ энэ бас хоёр талтай л байхгүй юу. Яг тэр хэмжээнд чи ямар шиг удаан явах вэ? Дахиад энэ салбар чи өөрчлөгдүүл яах вэ? Чи зах зээлээ шархадвал яах вэ? Бүх хүмүүс одоо гэдэг нөгөө ютубер болох юм болоод те бүгдээрээ л ямар нэгэн онлайн ажил хийгээд эхлүүл тэгэл энэ ажлын хэрэгцээ чинь тэгэл хэрэггүй болж сүулдэ. Тэгэхээр заавал диплом авах хэрэгтэй гэж би боддог. Одоогийн өнөөдрийн те тэр химэл оюун гэдэг салбар хамгийн их хурдтай хөгжөөд явж байгаа те дэлхийн одоо 4-р хувьсгал гэж яригдтал те ингээд байгаад байгаа. Яг хамгийн цааталт нь бол математик байгаа юм. Гэхдээ зөвхөн математикаар дуусахгүй л дээ. Дээрэс нь яг энэ одоо энэ сэдвтэйгээ холбоотой шинэ хөгжтгөөнүүд, шинэ одоо хөгжлүүд зөндөө гарч байгаа. Тэгээд тэрийг ойлгохын тулд ярахгүй математик суурь, компьютерийн суурь бол хэрэгтэй болоо явж байгаа. Мэргэжил сонгохтой ихэвчлэн хүмүүсийг хүүхдүүдийг хараад байхад эргэн тойронд байгаа хүмүүсийг айгүй харах хандлага их байдаг. Тэгээд айгүй богино хугацаанд сонголтоо хийх хандлага их байдаг л шүү дээ. Ер нь бол тэр айгүй түгээмэл байхгүй юу? Яг ихэнх нөгөө жишг бол ерөөсөө тийм эргэн тойрныхоо хүмүүсийг харж агаад хүний сонголтод хамгийн түрүүнд ямар ганцхан мэргэжилтэй холбоотой биш л дээ. Ер нь бол ямар нэг альва нэг зүйлийг сонголт хийхдээ хүн хамгийн ойрхон байдаг мэдээлэл дээр үндэслэж сонголтоо хийдэг юм байна л да. Дахиад нэг эрсдэлтэй байдаг зүйлээр хүүхдүүд мэрэгчлээ сонгохоос сургуулаа сонгочдаг. Би муучлаар нь санхүүт орж гэх юм те. Эсвэл би эсвэл тэнд орно. Энэ сургуулаа сонгочод мэрэгчлээ сонгоогүй. Чи яг юу болох юм хаа тэнд орох гэж байгаа. Яад чинь тэг сонгочтой. Гэтэл энэ бол ингээд яг би дараал нь олбор авсан. Чи ихлэ мэрэгчлээ сонгох хэрэгтэй. Дараа нь сургуулаа сонгох хэрэгтэй. Японд gap year те нэг жил ингээд одоо өнжөөд ядаг тэр тохиолдол ер нь нэлээд бага. Японууд өөрсдийнхөө те тэр сургууль ажлынхаа энд одоо зааг гарах юм дургуй асуудалтай. Нөгөө талаас яг мэргэжлээ сонгох дээр ихэнх тохиолдол ах хангид орохдоо тодорхой чиглэлээ бол мэдж байгаа. Ямар ч байсан байгалийн ухаанаар явах нийгмийн ухаанаар явах гэж шийдэж байгаа юм байна. Тэгээд Японд дотор бас Токиогийн их сургууль нэлээд онцгой сургууль тооцогддог. Тэр нь ямар утгаар үглээд ихэнх сургууль бол анхнаасаа орохдоо мэргэжлээ сонгочоод би математик ангид орно, би физик ангид орно, тэ би одоо эдийн засгийн ангид орно гэдээ явдаг. Токиогийн их сургууль болохоор эхний 2 жил нь одоо тэ liberal education гэдэг эхний 2 жил нь ерөнхийдөө бол ерөнхий суурьгаа явчихж байгаа. Тэр утгаараа бүтэн жил сураад тэгээд одоо 2 дахь улирал жилийнхаа эхний хэсэгт нь ер нь бол мэргэжлээ сонгодог тийм онцлогтой байгаа юм л да. Бидний үед бол багасаа л олонний дунд байдаг байсан. Дандаа олонтойгоо харьцаж явдаг байсан. Бусдаа би бинийг харьцуулдаг байсан. Тэгээ энэ юу хийж байна? Энэ хичээл дээр яг одоо энэ хичээл дээр одоо юу гэдэг ийм нөгөө дүү авсан байна. Би энэ дүү авсан байна. Би яахлаар энэс муу үйдэн ч гэдэг юм уу. Ерөнхийдөө ингээд нийгмийн харилцаанд бид нар нөгөө нэг багасаа орчихсон бидний үеийнхэн бол арай өөр л дөө. Тийм учраас нийгмийн харилцаанд ороод бусад хүмүүс нэгсэндээ чиний өрсөлдөгчин гэсэн үг шүү дээ. Нэг ангийнхан ч гэсэн бас адилхан өрсөлдөгчтэй л байхгүй. Өрсөлдөгч нь юу идэлж байгаа ямар нэгэн байдлаар мэдчих хэвээр л баг.
тодорхой хэмжээнд өөрийнхөө юу гэдэг толгойд бас нэг тэр агуулгыг оруулсан те. За эн чинь тэгж байгаа юм шүү, тэр чинь тэгж байгаа юм шүү. Тэр чинь бас тодорхой хэмжээнд тухайн хүмүүний чинь бас арааш нэг төлөхөд өгөх одоо хөшүүрэг болж их юм болоо да. Одоо бол мэрэгчлээ нэг сонгочоод ингээд яг тэр мэрэгчлэр ажилладаг зүйлүүд байхгүй гэдэг чинь. Гэхдээ бол суур мэрэгчлээвэл зайлшгүй ингээд зөв сонгоод эзэмших хэрэгтэй. Би ч хэлэх юм бол нийгмийн ажиллаар сурсан. Тэгээ би ингээд судалгаанд сонирхолтой байсан учраас би социологоор нэмээд сурсан, яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. Ингээд хослуулдаг. Тэгээ өөрөөр хэлбэл хосолж яана гэдэг чинь нэг өөр, эн чинь өөр нэг жишээ байхгүй. А тэрнээс биш буруу ингээд ажиллахгүй мэрэгчлэр сонгоод тэр дүрмжлээ өсөр хаяа дахиад чиний юмар сурах чинь яг миний инглистэй харьцуулбал тийс өөр зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл би суралцсан тэрэн дээрээ тулгуурлаад нэмэлтээр баяжуулсан би айл алийг ашиглаа авч би дахиад сурна. Тэгээ ямар ур чадвараа хөгжүүлэх яах вэ гэдэг. Энэ нэг өөр асуудал. Тэгэхээр энийг ялгаас алгаараа тэрнээс биш ажилтгүй юм чи юугаар ч хамаагүй сурчээ гэдэг 4 жил хаяад сурах юм бол тэр чинь ингэ цэнэр эхэлж байгаас ямар ч ялгаагүй. Англи хэлийг бол тэтгэдэг баг бүхэн мэддэг байхгүй бол өнөөдөр ямар ч мэрэгчлэр ямар ч мундаг байлаа гэд англи хэл мэдэхгүйгээр бол за ер нь бол 5 жилийн дотор хоцрогдох хэмжээнд очиж байгаа юм л да. За тэр нь зөвхөн англи байхалгүй л да. Ядаж тий ямар нэгэн том одоо тий хэлийг мэддэг байхгүй бол хангалттай болоо явчих. Тэр утгаараа энэ бол бүр их дээд сургуульд орохоос өмнө тий 10 жилдээ ер нь бол тий англи хэл үүд юм уу, франц хэл үүд юм уу, япон хэл үүд юм уу, хятад хэл үүд юм уу, орос хэл үүд юм уу тий заавал нэгээс хоёр гадаад хэл бол хангалттай ном унших хэмжээний бол суралцах шаардлагатай болчиход байгаа. Цаашаага суралцахад бол миний бодлоор тодорхой хэмжээгээр яхахгүй нөгөө суур ухтгнуудаа маш сайн авахгүй бол магистр дээр эсвэл доктор дээр эсвэл ажил дээр гараад сурыг гэхлээр суураа сайн хийгээгүйгээс болоод дээшгээ хол явахд хэцүү потенциалаа гүйцэд гаргаж чадахгүй жишээнүүд бол гараад байна. Энэ дээр бол хамгийн том жишээ нь те одоо тэр математикийн буюу одоо логик сэтгэлгээ те critical thinking юмыг энэ юу нь яагаад ийм байдгийг гэдгийг нь ухаж боддог те энийг юм сонсоод тийм үгээд өнгөрдөхгүй үнэхээр тийм юм гэдгийг эргэцүүлдэг тэр сэтгэлгээ бол маш шаардлагатай байгаа юм. Цаашлах юм бол тодорхой хэмжээний магадлал статистикийн мэдлэг бол одоо бараг л бүхэнд хэрэгтэй болох гэдэг нь тийм ямар нэгэн байдлаар тоо баримт тим дээр үндэслэн шийдвэр гаргадаг, тим дээр үндэслэж цаашаага бодлогоо гаргадаг тим нийгэм рүү бид нар өөрсдөө яваад байна л да тийм. Тэгэнгүүт энэ дээр нэмэгдээд тэгвэл за тэгвэл тэр тийм тоо баримтаа яаж судлах юм бэ гэхлээр хамгийн анхан шатны тийм тэр нэг одоо статистик байт юм уу, дата анализ байт юм уу тийм амархан хэлбэрхэн програм бичээд тэрэн дээр анализ хийх хэмжээний бол болох шаардлага бол бараг л бүхэн тавигдах гэдэг юм л да. Октодод илүү хариуцлагатай багасаа тийм одоо юу гэдэг юм хямба юу хийхэд илүү одоо холыг арай ишт харцдаг гэх юм одоо хөгөөдөө судад. Хөгөөд бол тоглоол сахилгуудаар гүйжих хоорондоо нэг мэдтгэл амьдрал гарцсан байдаг. Тэгээд нэг мэдтгэл нэг ажилд орцсон гэж явж байдаг. Мэргэжлээ зөв сонгох гэдэг бол ганцхан тэр хүний асуудал биш. Ирээдүйд тэр хүний эрхлэх тийм нөгөө ажил байгаа шүү дээ. Тийм ажил олгогчийн бас асуудал. Ингээд ирэхээр энэ хүмүүс маш олон ажлын байр дамжиж явдаг. Ажлаа солиод л байдаг. Тасралтгүй ажлаа солиод л байдаг. Ямар нэгэн шалтгаан заавал болдог. Ажлаа солих ямар нэгэн шалтгаан. Магадгүй хүүхдүүд энэ мэрэгчлийг таньж мэдчихэд тахт гэр бүл нь дэмжихгүй байгаа бол хүүхдүүд аав ээжтэй тэр жишээ нь подкаст сонсоод за энэ мэрэгжлийн юм хийх юм байна гэдгийг сонссон бол тэрийг аав ээжтэй сонсох хэрэгтэй. Уншаад танилцсан бол аав ээжтэй бас уншуулах хэрэгтэй. Өөртөө адилхан мэдээлэлтэй болгоод би ийм мэрэгчлүүд сонголоо. Сонхоор сонирхож байна. Аава та сонсоод үзээч. Ээж та сонсоод үзээч. Та надад 30 минут гаргаач те. Монгол хүүхдүүд аав ээжтэй ингэж ярих нь айгу бага л да. Бага юм шиг санагддаг. Гэхдээ бол яагаад болохгүй гэсэн. Яг тэгвэл чи өөрөө тэр хүссэн юмаа сонгохын тулд тэр хүмүүст ойлголтыг өгөх хэрэгтэй. Миний хувьд бол манай аав ээж хоёр бол би тий дөрөв хүүхдийн нэг нь бид нарт алинд нь ч яг ийм мэрэгжил сонгоо гэж бол айхтар хэлж байгаагүй. Яг өөрсдийнхөө дуртай юмнуудыг хийгээд явсан тийм хүүхдүүд байгаа юм. Яг аав ээж чиглүүлээд амжилтанд хүрэх бол бас тодорхой хэмжээгээр хэцүү л байгаа юм л да. Одоо тэр Эми Чуа гэдэг үний бичсэн тий нөгөө бар ээж гэх юм уу та монголоор гэх ном байдаг шүү дээ. Тэрнийг энэ төр ингээд харах юм бол өөрөө маш сайн чаддаг юм аа л биш бол хүүхдээ
тэрийгээр бас маш сайн чаддаг болтол нь ингээд яг чиглүүлээд явах бол хэцүү байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Би өөр дөр жишээ авъя л да. Төгөлдөр хуур дарж мэдгүй гэдэг чинь бол хүүхдээ одоо гоц төгөлдөр хуурчин болгох бол одоо маш хэцүү байх юм байна гэдэг нь харагдаж байгаа юм л да. Гэтэл миний мэддэг те одоо математик ч юм уу те тиймэрхүү чиглэлээр явъя гэх юм бол би яаж чиглүүлж чадах вэ гэдгийг мэдэх байхгүй юу. Тэр утгаараа аав ээжнэр ч гэсэн бид нар өөрсдийнхөө юуг чадах уу ямар тал дээр нь зөвлөж те хангалттай чадах уу гэдгээ ойлгоод тэрнээс нь зөржээ бол заавал оролцох шаардлагагүй гэж магадгүй. Тэрнтэй өөрийнх нь хүсэж байгаа юмтай өөрийнх нь илүү сайн мэддэг юмтай өөрийнх нь мэрэгчлээ холбоотой юм байх юм бол мэдээж тэрэн дээр зөвлөө явахад бол те мэдээж илүү сайн явах байх л та. Одоо жишээл хүн ажил дээр ирээд нөгөө өөрийнх нь ур чадвар бол сайн. Яг одоо нөгөө мэрэгчлэлтэй холбоотой ур чадвар нь сайн боловч хандлага нь өөрөө сөрөг. Тэр нөгөө багт орж ирж байгаагаа мэдэхгүй. Би одоо лагч юм нэг тийм хандлагатай байгаад ирэхээр хичнээн ур чадвартай байсан ч одоо бид нар юу шаардаад байна гэхээр ажлын байран дээр багаар ажиллах гэдэг чадвар. Мэдээж мэрэгчлийн ур чадвар бол тавигдах ч одоо нэг номерт бол тавигддаг юм бол биш болчихлоо. Хандлага гэдэг зүйл. Тэгэхээр мэрэгжил сонголтын дээр нэмэх нь одоо тэр нэг хандлага эерэг байлгах гэдэг. Би ч гэсэн ажил дээр гарах гэхээр эмэгтэй хүн илүү хариуцлагатай гэж бодож байгаа байхгүй. Ажилд хүн авахтаа хүртэл би ирчүүд жалга болчихно. Эмэгтэй хүмүүсийн хувьд илүү хариуцлагатай ч гэдэг юм уу. Яг харахгүй тиймийг харчаад байгаа юм. Тэгэхээр хөвгүүд маань жоо хариуцлагатай байх хэрэгтэй. Нэгдүгээрт одоо нэг цаг барилт ч гэдэг юм амар энгийн юмнаас ихтэй эрэгтэй хүмүүсийг алддаг харагддаг миний хувьд бол. Тэгэхээр юу гэдгийг сэргэлэн мэдээж хүүхдүүд бол ялангуяа юу би аюул олон хүүхдүүд надад асуудаг. Яаж энэ би одоо нөгөө NBA-ийн тоглолтыг би нөгөө тайлбарлаа сэтгүүлч болох вэ ч гэдэг юм уу. Аюул их юм асуудаг. Би тодорхой хэмжээнд хоббигоо битээ алд. Одоо эрэгтэй хүүхдүүдийн хувьд бол тэр спорт байна уу, хөгжим байна уу, урлаг байна уу, юу байна уу. Тэр хоббигоо тодорхой хэмжээнд бариад тэр хобби дээр нөгөө суурилсан мэргэжлийг бас одоо нэслээ харж хэрэгтэй. Тэгээ би бол хүүхдүүдийг бол мэдээж спортоор хичээлэл гэхдээ давхар хариуцлагатай бай. Илүү алсыг хараад эхэлж тэгээд өөрсдөө тэр нөгөө сонирхдаг тэр хобби гэдэг юм а битгий хай. Хоббигоо хайцсан хүн бол нэг мэтгэд л амьдралгүй болчих юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр спорт ч юм уу хөгжимч байна уу юу ч байна уу тэрэндээ одоо e-спорт гэдэг юм сүүлийн үед бол маш их одоо хүмүүсийг одоо эрэгтэй хүүхдүүдийг бол араасаа дагуулж шин. E-спорт ч өөрөө асар том бизнес болцсон. Тэгээ яг манай Монголд нөгөө PC тоглоомын газар ч гэдэг юм уу тийм өрөөсгөд ойлголтойгоор хүмүүс илүү хандж байгаа. Гэхдээ энэ өөрчлөгдөнө. Үгүй ер нь ямарваа нэг юм ингээд хийх гэж байгаа шийдвэр гаргах гэж байгаа бол тэр талынхаа юм дээр илүү их нөгөө сонирч хараад ямар одоо арга аргачлалууд байдгийг тэрийг өөрөө ингээд туршиж үзээд аль нь илүү надад үр дүнтэй байгаа гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй. Одооноос бид нэр 10 дугаар анги төгсөж чинь гэдэг 12 дугаар анги төгсөж чинь гэдэг бол шийдвэр гаргах насанд ирсэн. 18-наас хүрч ич бид нэр одоо бүрэн одоо би даасан иргэний үнэлгээ аваад эргэцэн хувьд одоо бүрэн чадамжтай болж байгаа үе яахгүй. Тэгэхээр бид нар яах хэрэгтэй вэ гэхээр бүх юмд сониуч бай гэж байгаа. Яагаад сониуч байх хэрэгтэй? Ямар нэг юм хийх гэж байгаа бол энэ яагаад ийм юм гэдэг асуултыг тавиад тэрнийхээ асуултыг олохын тулд бүхэл төрлийн юмыг туршиж судалж үзчихийж шийдвэр гаргах юм бол аль болох олон зүйлийг туршиж шийдвэр үзэх юм бол илүү их нөгөө зөв шийдвэр гаргах магадлал чинь нэмэгдэх учраас сониуч байх хэрэгтэй. Сониуч бай гэдэг чинь нөгөө насан туршдаа суралцсан гэдэгтэй бас адилхан үг л дээ. Яагаад тэгэхээр би одоо ч гэсэн суралцаал явж байгаа. Би одоо ингээ нөгөө гүйцэтгэх захирал болчлоо гэхээр миний сурах нь дуусч байгаа биш. Би технологийн шинэ гарч байгаа салбаруудын шинэ одоо менежментийн аргачлалуудын талаар, шинэ хүний нөөцийн сонгон шалгуулалтын арга аргачлалын талаар, шинэ одоо хүмүүсийг яаж одоо удирдах уу, яаж хандлагыг суулгахгүй, яаж баг болохгүй гэх ингээд бүхэл юмнуудын талаар сониучрахаа судлаад явж байгаа гэдэг чинь би энэ нөгөө хийж байгаа зүйлтэй илүү их амжилт олохын тулд л. Хэрвээ бид сониуч биш тэрийг сонирхож судлахгүй бол байгаа байранда байгаа л тэр хэвээрээ энэ одоо чиний оролцож байгаа багийн амжилт тэр доороо байсан хэвээрээ л яа нэг төвшөндөө л байна л гэсэн. Тэгэхээр сониуч байна гэдэг бол сурахтай бол салшгүй холбоотой зүйл. Сониуч байж асуулт асуу. Тэгээ асуултынхаа хариултыг олох гэж тийм үйл хичээ үздэг. Миний өөрийн гаргасан алдаануудаас үнслээд бас хэлэхэд ямар нэгэн зүйлийг эхлүүлж байгаа бол заавал эцсийн үзэх хэрэгтэй. Эцс нь муу сайн байх нь юу ч хамаагүй. Хоёр дахь зүйл дээр чи бол тэрэн дээр илүү сайн үр дүн гаргаад явчихна гэсэн үг. Хууштай байх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд одоо миний түрүү хэлсэн тэр өөрийгөө олох, өөрийнхөө тэр алсын яриаг одоо тодорхойлох гэдэг энэ хоёр зүйл дээр бол
яг тэрийг хараад яг тэрнийхээ араас л явчих хэрэгтэй. Зүгээр тийж л бодог. Тэгэхээр ер нь хүүхдүүдийг ч нэг юм байх хэрэгтэй гэдэг байдлаар л биш, аль болох эргцүүлэлтэй critical гэж яриад байгаа. Тэр бол илүү нягтлж бодох, илүү эргцүүлэлт сэтгэлгээ явахгүй. Бүх юмн дээр ингэж аль болох хандах хэрэгтэй. Мэргэжил дээр хандах хэрэгтэй. Энэ ажлын байр бүх юм дээр тийм. Муухай мэрэгжил гэж бол миний хувьд бол байхгүй. Муухай мэрэгжил гэж байхгүй, хэцүү мэрэгжил, сонирхолгүй мэрэгжил гэж байхгүй. Зүгээр тэр мэрэгжлийг сонирхоогүй хүн л гэж байна. Сонирхоогүй хүн өөрөө гартаа оруулж чадаагүй хүн л гэж байна.